За 12 дугаар бодлого юу те? 12 дугаар бодлого маань А, Б, С, Д гүдгэр дөрвөн өнцгтийн за энэ хоёр өнцгт тэнцүү. Энэ хоёр өнцг нь 60 градус байсан. За хэрвээ А, Б нь 14, С, Д нь 3 юм бол А, Д талын уртыг олох гэсэн байна. За зуръя. За ямар ч гүдгэр дөрвөн өнцгт зурх юм байна. За нэг ямар ч хамаагүй нэг иймэрхүү юм ингээд зурчий да. За ингээд зурчий. Тэгээд А, Б, С, Д гэдэг юм хэлчих. Тэгээ манад өгсөн ёсоор энэ BAC өнцөг нь BDA, за BAC, BDA. Энэ дээр ингээд хоёр дигнал татчих. Хоёр дигнал татчих юм байна. Энэ хоёр дигналын ямар байсан гэхээр BAC гэдэг чинь BAC энэ өнцөг альфа нь BDA гэхээр BDA энэ өнцөг альфа байсан байна. BDA энэ хоёр тэнцүү. За мөн BAD ADC за энэ хоёр суурийн өнцөг 60 градус гэсэн байна. Энэ хоёр суурийн өнцөг бол яг 60 градус гэж өгсөн шүү дээ. Энэ хоёр суурийн өнцөг. Энэ бол 60 градус, энэ бол 60 градус. Энэ дээр. За тэгвэл манайх ийм нэмэлт байгуулалт хийж болж байгаа юм л да. Энэ AD гэсэн нэг талтай тэгээд эндээс 260 градус бүх ингээд босгочгоо зөв гурвуулж болох хэрэгтэй шүү дээ. AD тал байгаа. Тэрнээс энд 60 градусаар ингээд босгочоод өөрөөр хэлэх юм бол энэ дөрвөн өнцгт энэ талыг гүйцээгээд огтлцуулчих юм бол манад яг энэ цааш нь ингээд шууд өргөжлөрөө те огтлцуулчих юм бол энэ дээр яг А, Б, С, Д энэ дээр Е гэдэг өрөө тэмдэглэж. За тэгэх юм бол өгөгдөл ёсоор явж байгаа те. Эндээс ийм болчихлоо шүү дээ. Гурвалжин А, Е, Д гурвалжин бол 100 гурвалжин болчихлоо. 100 гурвалжин болчихлоо. Тэгэхээр А, Д-гийн уртыг олно гэдэг бол А, Е-гийн уртыг олцсон ч болно, Е, Д-гийн уртыг олцсон ч болно гэсэн үг. Нэг талаас. За нөгөө талаас одоо тэгвэл ингэчлээ шүү дээ би. Энэ А, Д-гийн уртыг би за X гэж хэлчих. Тэгвэл энэ А, Е-гийн урт ч гэсэн бас X шүү дээ. Энэ хэсэг чинь бас X дээ. Энэ талын хэсэг чинь гэсэн бас яг X гэсэн үг. Уртууд нь. За тэгвэл одоо эндээс нэг зүйлийг харъя. Энэ 60 градус, энэ өнцөг 60 градус, энэ альфа өнцөг, энэ гурвалжин бол дахиад энэ өнцөг 60 энэ өнцөг 60, энэ чинь 60 болчих шүү дээ бас. Энэ 60 градус, энэ өнцөг альфа, энэ тал. Тэгэхээр энэ бол ингэж явах юм шүү дээ. Өнцөг тал өнцгийн шинжээр гурвалжин юу хоёр юм бэ? AC за харъя. 60 альфа гэдэг чинь ABD гурвалжин бол өнцөг тал өнцгийн шинжээр юутай тэнцүү байх вэ гэхээр ABD гэдэг би 60 градусаас яваад B альфа өнцгөр явж байна. Тэгэхээр нөгөө талаас яг 60 градусаар яваад ингэж ирэх нэ. EC гурвалжин ECA энэ хоёр гурвалж тэнцүү. Энэ хоёр гурвалж 60 тэгээд X урттай тал альфа өнцөг. Мөн яг энэ талд 60 X урттай тал альфа өнцөг. Энэ гурвалжин бол энэ гурвалж хоёр тэнцүү юм байна. Өнцөг тал өнцгийн шинжээр. За тэгвэл энэний альфагийн эсрэг талууд тэнцүү байгаа шүү дээ. За тэгээ эндээс одоо А, Б чи 14 гэсэн байгаа шүү дээ. А, Б 14 энэ 14 шүү дээ. За би энд одоо бичнэ. Энд чинь хэд юм бэ гэхээр 14. Энд чинь 14. Тэгэхээр одоо энэ хоёр тэнцүү гурвалжны эсрэг альфа өнцгийн эсрэг талууд 14 юм чинь. Энэний альфагийн эсрэг тал энд 14 юм байна шүү дээ. Энд 14. Мөн яг CD чи энэ хэдлээ 3 гэж байсан. 3. Тэгэхээр EC чинь 14, CD чинь 3. Эндээс яг ED чинь 17 гэдээ гарчлаа. Гэтэл ED 17 юм чинь түрүү энийг 100 гурвалж ингээ хэлсэн шүү. Тэгэхээр бидний олох ёстой AD талын урт бол мөн адилхан 17 гэж урттай
гэсэн үг юм аа. За ингээд 12 дугаар бодлого маань бодогдлоо.